Ruby онлайн программын мөнгөн хөрөнгө цонхны бусад гүйлгээ цонх дээр гүйлгээ бүртгэе. Бусад гүйлгээ цонх нь касс, харилцагын орсон гарсан болон авлага өгөлхийн гүйлгээг бүртгэх цонх юм. Ажил гүйлгээ бүртгэх бүх цонхнуудын одтой талбарууд нь заавал бүртгэх талбар юм. Огноо баримтын дугаар, гүйлгээний утга, дансны нэр, харилцагч, дүнгээ дарааллын дагуу бүртгэж өгнө. Ингээд нэгдүгээр гүйлгээгээ бүртгэе. 1 сарын 3-нд Geom-ийн компаниас авлагын 75% нь голомтын дансанд орж ирсэн. Дансны нэр болон кодо програм дээр бүртгэгдсэн байгаа нэрнээс шүүж сонголт хийж өгнө. Харилцагч авлагаа төлж байгаа тул кредит талд мөнгөн дүнгээ бичнэ. Харин манай харилцагын төгрөгийн дансанд мөнгө орж ирж байгаа тул дебет талд мөнгөн дүнгээ бичнэ. Хоёрдугаар гүйлгээ 1 сарын 5-нд цахилгааны төлбөр сая 500 төгрөг бэлнээр төлсөн. Энэ гүйлгээг бүртгэхийн тулд мөнгөн хөрөнгө цонхны орлого зардал цонх руу орно. Орлого зардлын цонх нь тухайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны орлого болон зарлагын гүйлгээг бүртгэх цонх юм. Орлого болон зардлын төрлөө зөв сонгож өгснөөр программаас гарах танай байгууллагын холбогдох тайлангуудын үзүүлэлтийн мөр дээр зөв дүн очих болно. Гуравдугаар гүйлгээ 1 сарын 6-нд $920 худалдаж авсан Монгол банкны ханш нь 1410 мөнгөн хөрөнгө валют арилжаа цонх орлогодох валютын мэдээлэл цонхны валютын дүн мөр дээр валютын дүн, валютын төрлөө сонгож өгнө. Тухайн өдрийн валют авах ханшийг бүртгэж өгнө. Ханшаа бүртгэхдээ авах ханш мөр дээр очиж шинэ ханшаа бичиж өгнө. Зарлагдах валютын мэдээлэл төгрөг гэсэн цонх дээр төгрөгөөр илэрхийлэгдэх мөнгөн дүн гарч ирнэ. Ханшийн зөрүүний оолц гарсан автоматар орж ирнэ.